Дизайнер нэрлээ сүүлийн үед манай захиалагч нар би яг минимал дизайнер хийлмээр байна гэж аюу их ярьж байгаа. Тэгэхээр яг минимал дизайн гэдэг бол яг дизайны юм өнгө төрхтэй өөрийн гэсэн чиг урсгал бол биш. Илүүчгүй, дутуучгүй амьдралын хэм маяг юм тусдаа философи байгаа. Хүн бүрийн хувьд минимал гэдэг ойлголт маш өөр гэсэн үг. Яг тэгвэл одоо илүүчгүй, дутуучгүй гэдэг философи явна гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр тухайн хүний хобби, мэргэжлийн онцлог, хэрэгэлдэг зүйлээс ахуулаад минимал нь өөр байна гэсэн үг. Тэгэхээр яг манайхан минимал дизайныг бас хоосонтой андуураад байдаг. Юучгүй хоосон тэгээд ингээд байхыг хэлдэг. Ойлгоод байдаг тийм биш. Үнэхээр тэр хүн бүх одоо хэрэгцээ, шаардлага бодлоо цэглээд үнэхээр бүр экстра минимал одоо Монгол бадарчин шиг ч юм уу нэг аягта гэр хэрэггүй тийм минимал төвшөнд очсон бол тэр хүний хувьд минимал гэсэн үг. Та яаж минимал болох вэ? Тэгвэл нь эхлээд өөрийнхөө бодлыг цэцлээд өөрийнхөө гэр орныг жижиг булан бүрээс нь одоо цэцэлж эхэлнэ гэсэн үг байхгүй. Шкафнаасаа яг хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ одоо гаргах. За тэгээ хэрэгтэй зүйлээ аваад үлдснийхаа дараагаар яг тэр одоо жишээлбэл энэ дэвтэр байлаа гэхэд энэ дэвтрийг яг амтаа мэтээ төсөөлөд гээд өөрийн гэсэн нэг юм байнга тавьдаг орон гэртээ болгоно гэсэн үг байхгүй. Байнга тавьдаг газартаа болчвол тэр авсан зүйлээ буцаагаад ингээд байнга тавьдаг, байнга арчиж цэвэрлдэг гэдэг нэг юм яг өдөр тутамдаа нэг удаагийн үйлдэл биш байгаа байхгүй. Минимал амьдралын маяг гэдэг нь насан туршдаа хэрэгжүүлэх зөв дадал зуршил. Хэрвээ өөртөө эдгээр гоё зөв хэмнэл, зөв зуршлыг судлах юм бол та маш их гоё энерги хэмнэснээрээ та яг өөрийнхөө зорьсон зөв зүйлдээ яг гоё төвлөрч чадна. Илүү дутуу юм цагаа зарцуулахаа байна гэсэн үг. Энэ нь бас эргээд та одоо болсон болоог юм худалдаж авахгүй байх гэдэг нь цаг хугацаа хэмжээ, мөнгийг хэмжээ нөгөө талаасаа байгаль орчноо хайрлаж байгаа гэсэн үг. Яг гэвэл маш их хог хаягдл илүүдэл гаргахгүй, илүү дутуу юм хэрэглэхгүй. Та минимал амьдралын хэм маягтай болвол та өөрт тохирсон ямар ч дизайны урсгалаар минимал дизайныг хийж одоо минимал байдлаар шийдэж болно гэсэн үг байхгүй. Классикч байдаг юм уу, бүр артико ч байдаг юм, арт нууч байдаг юм уу. Бүр яг бүр үндсэн дизайныхаа философиг минимал болгосон тийм дизайны урсгалууд гэж байна. Жишээлбэл минимал модерн. Энэ нь болохоор орчин үеийг технологитой хослуулсан ерөнхийдөө юм хар сарлын монохром өнгөтэй тавилгууд нь маш цэвэрхэн, илүү дутуу одоо өнгө байхгүй, илүү дутуу хэлбэр байхгүй тийм дизайн бас байна. Japan Day гэдэг Скандинавын яг тэр хөнгөн гоё халуун дулаан уур амьсгалыг Японы юм байгалийн маяг бор шаргал ч юм уу ийм өнгөтэй хольсон ийм хоёр гоё юм хөнгөн одоо дизайныг хольсон аль ч улс орны хүмүүс хэрэглэх боломжтой тийм дизайны урсгал байна. Japanese минимализм гэдэг нь бас тустай бүр ийм зин төвшөнд хүн одоо оюун санаагаа маш цэвэрхэн байлгах харагдах тийм дулаан уур амьсгалтай. Бенди дизайн яалчгүй байгальтай хоршдог, маш гоё байгалийн гэрэл нэвтрэх цонх, гардентай хосолдог ч юм уу. Иймэрхүү дизайны урсгалууд бол хэм маягуд байдаг. Яг минималыг философи болгосон. Харин та зүгээр яг аль нэгэн дизайны урсгалыг дагахгүйгээр өөрийнхөө амьдралын хэм маягийг яг минимал болгочоод яг өөрийнхөө амьдралын хэм маягийг таарсан тэр дизайны уур амьсгал ч юм уу. Альсвал заавал аль нэгэн одоо стил жанрт баригдахгүйгээр зөвхөн таны гэсэн тэр минимал өнгө төрхтэй дизайнтай орон зай бий болж болно гэсэн үг. Минимализм бол хоосон амьдрал биш, илүүчгүй, дутуучгүй хэрэгтэйгээ авч үлдэх амьдралын хэм маяг. Минимал бүтээгдэхүүн буюу минимал product design гэдэг ойлголт нь зүгээр нэг цэвэрхэн харагдах биш, үн цэнийг илүүдлэхгүйгээр илэрхийлэх зорилготой маш нарийн философитой чиглэл. Хэрвээ та минимал амьдралын хэм маяг, минимал дизайныг гэртээ хэрэгжүүлмээр байвал минимал дизайн Facebook пэйжээ дагаад зөвхөн минимал дизайнтай холбоотой мэдээлэл болон контентуудыг хүлээж аваарай. Дизайнер ирлээ сувга фоллоу дарахаа мартаа за.